Бүгдээрээ сайн байцгаана уу? Нана байна. За өнөөдөр би UTV-гийн My Top 8 буюу миний амьдралын салшгүй нэгэн холбоотой 8 зүйлсийг та бүхэндээ танилцуулах болно. Мэдээж миний хэрэгэлдэг өдөр тутамд хэрэгэлдэг бол чихвч Apple branding AirPods Pro. За энийг бол би саяхан авсан. Ер нь бол ингээд бэлтгэл сургуультаа ч юм уу гадуур ажил төрөлтэй байхдаа жишээ нь автобусанд суухдаа ч юм ингээд ер нь бол чихвч бол тогтмол хэрэгэлдэг. Тэгээ ер нь noise cancellation буюу дуу шууг одоо ингээд тусгаарлалтаар илүү давуу талтай юм байлээ. Тэгээ ер нь бол чихвч бол хамгийн хэрэгтэй зүйл. Үнэртэй ус. За үнэртэн гэдэг бол эмэгтэй хүн ч гэлтгүй ер нь бол хүн болгонд бол байх ёстой зүйл нэг гэж боддог. Тэгээ ер нь бол үнэр тэгээд бас дуу хөгжим гэх мэтчлэн зүйлүүд илүү их дурсамж сэтрээдэг. Тийм ч учраас илүү энэ миний хэрэгэлдэг үнэртэй ус байгаа. Энэ үнэртэй усыг бол би саяхан авсан. Тэгээд анх бол ингээд дэлгүүрт явж байгаа зүгээр тест маягаар үнэрлсэн чинь юм хизээ хэлээ нэг олон жилийн өмнө ч юм уу нэг танил мэдрэмжийг надад айгүй гоё мэдрэмж төрүүлсэн учраас би энэ үнэртэй усандаа дурлан байж авсан. За дараагийнх нь болохоор мэдээж bubble tea. За bubble tea-гээр бол ер нь бол амьдралаа төсөөлөхгүй байхаа. Ягаад гэхээр бол сүүлийн 5-6 жил бол bubble tea 7 хоногт бол тогтмол нэг удаа заавал уудаг. Тэгээ ер нь bubble tea дотор маш олон төрөлтэй. Тэгээ миний хамгийн дуртай төрөл болохоор brown sugar cream cheese-тэй буюу одоо хамгийн ялуун амтна гэсэн үг. Тийм учраас ер нь бол bubble tea хамгийн гоё миний уух төртэй зүйлийн нэг бол ялцчих юм уу. За сүүлийн үед бол энэ хоёроос бол өстой салахгүй байна. Ягаад гэхээр бол вирустай байгаа. Тийм учраас бол маска зүүх хэрэгтэй. Төдий чиний бол гараа хариуцах хэрэгтэй. Ер нь бол энэ хоёр бол яг одоогор бол зайлшгүй холбоотой зүйлийн маань нэг бол мөнөөс өмнө байгаа. За дараагийнх нь болохоор хамгийн чухал зүйл байгаа. Энэ болохоор миний утас. Утсыг бол ер нь бол тэгэл өдөр болгон жилийн 365 хоногийн 365 өдөр бол байнга тогтмол хэрэгэлдэг. Миний ч гэлтгүй юм бол энийг үзэж байгаа хүн болгоны бол зайлшгүй одоо топ 8-д бол багтах ёстой зүйл гэж би бодож байна. Тийм учраас утсыг бол би чухалчилж ингээд урд тавилаа. За дараагийнх нь болохоор миний таквондогийн бүс байгаа. За таквондохоо өмсгөлийг төлөөлөөд таквондогийн спортоо төлөөлөөд би өөрийнхөө бүсийг авчирсан байгаа. За энэ дээр бол мэдээж би намун гэд миний нэр байна. Тэгээд арт нь болохоор ингээд Монголиа гэдэг Монгол гэж бичсэн байна. За тэгээд таквондогийн спортоор бол би одоо 7 дахь жилдээ хичээлж байгаа. Тэгээд ер нь бол энэ спортоор хичээллээд бол энэ зүйл бол миний амьдралын зайлшгүй холбоотой нэгэн зүйл бол мөнөөс өмнө. Тийм учраас ингээд бүсээ асан гэдэг өнөдөр аваад ирсэн байна. За миний кошлог байгаа. Кошлог буюу одоо нүүрний будаг мейкап хэрэгсэл гэж хэлж болно. За эмэгтэй хүн бол мэдээж үнэртэй ус тэгээ будаг гэх мэтлэн энэ хэдэн зүйлстэй бол зайлшгүй холбоотой гэж би боддог мөн өндөр өсгийд. Тийм учраас өнөөдөр бас би өөрийнхөө бодгийг авчирсан. За дотор нь тэгээд мэдээж үндсэн суур будагнаас ахуулаад хамгийн сүүлийн уруулын будаг хүртэл одоо бүх будагны маань хэрэгслүүд бол энэ дотор байгаа. За тэгээд будаг маань энд байна. Будаг ингэж тавьчих. За хамгийн сүүлийн зүйл маань болохоор мэдээж за энийг бол мэд хүмүүс нь бол хараад мэдж байгаа. За мэдгүй хүмүүст нь бол тайлбарлаж хэлэх юм бол энэ бол мэдээж BTS хамтлаг буюу Солонгосын K-pop одоо урсгалын гол төлөөлөл том хүчин зүйл гэж хэлж болохоор BTS хамтлагийн хамгийн сүүлд гаргасан альбом буюу Map of the Soul 7 гэдэг энэ альбом байгаа. За ер нь бол би BTS хамтлагийн бол улаан ногоо фэн гэж хэлж болно. За BTS-ийн фэндом нэр буюу фэнүүдийн нэршлиг бол ARMY гэж нэрлэдэг. За тэгээд би бол ARMY болоод 2 жил гаруй болох чинь. За тэгээд энэ хугацаанд болохоор BTS хамтлагийг бол маш сайн одоо өдөр болгон сонсож дэмжиж ирсэн. За яагаад би энэ альбомыг авчирсан бэ гэхээр BTS хамтлагийг сонсож хэлснээс 2 жил хүрэх хугацаанд бол миний авсан хамгийн анхны альбом бол энэ альбом. Тийм учраас надад бол илүү үнцэнтэй юм шиг санагддаг. За тэгээд та нарт зүгээр зах цухаас нь доторхын танилцуулах юм бол дотор нь мэдээж ингээд CD байна. CD дээрээс нь ингээд CD-нээс гадна бол ер нь K-pop хамтлагуудын альбом бол дотор их давуу талтай. Дотор фотокарт, постэр гэх мэтлэн олон зүйлс байдаг, агуулгаддаг. За тэгээд зүгээр л дотроос нь ингээд суулаад нэг зургийг харуулъя. За энэ гэх мэтлэн одоо 7 гишүүнийхэн одоо зургнууд нь ингээд фото бүх маягаар ингээд хамттан байгаа. Ард талд нь ингээд нэг гишүүн гэх мэтлэн маш сонирхолтой. Тэгээд ер нь бол фэн охтуудаа, фэн хүмүүст бол илүү их одоо ойртож өгдөг ер нь BTS хамтлаг.
За тэгээд дотор нь ингээд стикер гэх мэтчлэн энэ зүйлсүүдэн. За энэ стикер нь бол би хайрлаад юусэн хэрэгэлдэггүй юм. Тэгээд дээр нь ингээд lyrics book буюу одоо дууных нь үгнүүд, мөн дуунуудын хэн бичсэн, хэн үг аян зохиосон гэх мэтчлэн түүх намтрууд нь ингээд байдаг. За энэ ингээд нэг гишүүнийх нь зураг нь байна. Энэ гишүүн болохоор V. За тэгээд ер нь энэ видео самтлагаас бол V гэлөө голчлож илүү шүтдэг гэх юм уу да тийм. За тэгээд ер нь бол миний топ 8 зөвлөл маань бол та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа.